Сайн байцгаана уу? За ингээд Oli цэгийн урилгаар What's in my office content-д MCS States орохоор бэлэн болоод байна. За ингээд бүтээрээ орцгоё. Thank you. За манай офисын заслан ерөнхийдөө 2021 оны 5 дугаар сард ашиглалтанд орсон. Ерөнхийдөө 2 хэсэгтэй нийтдээ 366 орчим метр квадрат ийм офис байгаа. За энэ бол ерөнхийдөө манай үүдний хэсэг. Уулзахаар ирсэн зочид ерөнхийдөө энд хүлээгээд сууж идэг. Энэтэй зарим уулзалтууд ч бас болдог. Тэгээд энд бас манай ажилчдын локер байрлаж байгаа. Хүн болгон өөрсдийн хэсгийн локертэй энэтэй шаардлагатай бичиг баримт болон явахтаа зөөврийн компьютеруудаа үлдээгээ гэсэн. За бид эхлээд ийшээ явцгаая. За энэ бол манай цайны өрөө байгаа ажилчдын. Бид энэ өдрийн цайгаа уух болон зарим төлөв уулзалтуудаа хийдэг байгаа. Тэгээ энэ чинь ерөнхийдөө ажилтнаа тухтай байх үүднээс дотор хөргөч, кофений машин, ус зөвшөөрөгч болон богино долгионы зуух бүгдийн төлөвлөж өгсөн. Тэгээд ер нь манай ажилтнууд бүгдээрээ ийм өөрсдийн гэсэн бас жигд ийм аягтай хүн болгон өөр гэсэн нэртэй. Тэгээд тэднийгээ бас энэ ч нэм хадгалдаг. Энэ зохион байгуулалттай. Тэгээд түрүү хэлсэнчлэн зарим уулзалтууд бас энд явагддаг учраас бид нэр тогны гаргалгаа, интернет болон зургтыг бас хамт төлөвлөж өгсөн байгаа. За. Энэ хэсэг нь бол манай задгай офис гэж хэлж болно. Энд чинь хүн болгон ингээд оноос нь суудалгүйгээр дуртай газараа сууж ажилладаг. Тэгээд ажлын онцлогоос шалтгаалаад энэ чинь ерөөдөө захиргаа хүний нөөц болон худалдаа авалт инженерийн гэх мэт албатууд голдуу ажилладаг. Тийм цонх тагсны энэ суудлуудад ер нь хүмүүсийн хамгийн дуртай хэсэг гэж хэлж байна. Тийм. За энэ хэсэг бол манай номын сан. Яагаад энэ төлөвлөгдсөн бэ гэхээр барилгын онцлогоос шалтгаалаад Central Tower маань нэлээд том багантай. Тэгээ энэ багныг ингээд зүгээр орхих юм бол ингээд зай ашиглах талаас inefficient үр дүнгүй байдаг учраас бид нэр энэ номын сан болон агуулгах нөгөө талаас хамбар болгож ингэж төлөвлөж өгсөн байгаа. За тэгш явах юм бол манай бизнес хөгжлийнхний суудаг хэсэг байна. Тийм. Манай компанийн хувьд бол өөрсдийн хариуцдаг төслүүдээс гадна Монголын болон гадаад зах зээл дээр үйл хөдлөлгөөнийг судлаад тэдгээрийг худалдаж авах, тэгээд эргээд борлуулах, түрээслэх ийм үйл ажиллагаа бас давхар хийдэг. Тэгээд бидний өөрсдийн яг хариуцдаг төслүүд гэх юм бол жишээ нь хүмүүсийн сайн мэдэх нь Bella Vista, Buddha Vista, Ascend Village гэх зэрэг төслүүд байгаа. Өмнө бас манай компанийн хувьд Viva City, өмнө говьдох цэцгийн орол зэрэг төслүүдийг хэрэгжүүлээд борлуулад дуусгасан ийм төвхтэй. За энэ ч бол манай хурлын өрөө байна. Тэгээ хурлын өрөө нь ерөнхийдөө ухаалаг төхөөрөмжөөр бүх захиалгууд нь ингээд явагддаг. Хүмүүс ер нь бол компьютероос хурлаа төлөвлөдөгтөө хурлын өрөөгөө давхар захиалцдаг гэсэн. Энэ дээр давхар ер нь энэ маань ингээд захиалгатай нэг юу гэдгийг хянаад явж идэг тийм. Тэгээ нөгөө түрүү хэлсэнчлэн үйл хөдлөх хөрөнгийн менежмент хийдэг Монголын одоо үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажилладаг учраас Улаанбаатарын газрын зургийг оруулж өгсөн. Тэгээд нэргээ зах зээлээ бас нэг талаар мэдэн дээрээ хараад ажиллаж идэг гэж хэлж байна. Энд ерөнхийдөө манай удирдлагуудын суудаг өрөөнүүд гэж хэлж болно. Энэ манай нэг захирлын өрөө. Тэгээ ерөнхийдөө захирал болгоны ажлын онцлог хариуцдаг зөөс өөр учраас хүн болгоо ингээ өөр өөрийнхөө онцлог тохируулж тогтчулсан байгаа. Энэ өрөө жишээлхэд ингээд уулзалтын өрөө шиг юм шиг яагаад гэвэл манай захирлын хувьд их цагаа уулзалтыг зарцуулдаг учраас энэ өрөө бол жишээ нь юм багт жишээ байгаа. Ийшлээд манай санхүү хариуцсан захирлын өрөө байгаа. Бас уулзалтын ширээтэй, тэгээ ажлын ширээ, тэгээ хэмжээний хувцсны шкаф гэсэн юм бүрдэлтэй. За энэ бол манай гүйцэтгэх захирлын өрөө байгаа. Тэгээ өрөөний өнгө төрхөөс харахад ер нь бол эмгтэй өний өрөө гэдэг нь хэлэгдэж байгаа. Тэгээ өрөөний ерөнхий өнгө төрх нь бол ийм цагаан хар болон саарл өнгөнүүдээс голж бүрдсэн. Энэ жишээ нь бол манай компани хариуцдаг төслүүдийн зургуулаар чиглэсэн байгаа. MCS Plaza, Ascend, Bella Vista, Anon гэх тэгээ манай захирал ерөнхийдөө fine art ийм урлагийн бүтээлүүд их сонирхдаг. Тийм болохоор өрөөний тийм баримлуудын зургийг хэлбэг харж болно. Энд бол жишээ нь Монголын одоо алдарт уран баримлч Очир Олдахын хүнсэр бүтээлийн ерөөсөн хөлбөр жишээ байж байна. Тэгээд гүйцэтгэх захирлын хувьд мэдээж хэрэг
маш их цагийг уулзалт хийж өнгөрөөдөг. Гадны болон дотоодын хүмүүстэй тийм болохоор энэ уулзалтын хэсгийг маш тухтай байхаар шийдсэн. Эдгээр танилцуулгууд бол жишээлбэл нь одоо Rolf Benz брендийн дүүтэн болон ширээний комбо гэж байгаа жишээтэй. Тэгээд компанийнхаа үйл ажиллагаатай уялдуулсан ч тэр ингээд дотоод заслын нарийн деталууд их ажиглуулдаг гэх юм уу. Энэ бол жишээ нь одоо ингээд юм барилгын зурагтай обойгоор чиглүүлсэн байгаа. За ингээд дараагийн үе рүү явцгаая. Өмнөх үеийн офисуудтай харьцуулахад бидний хамгийн том онцлог болгож оруулж ирсэн юм нь бол энэ ногоон ургамлууд гэж боддог. Тэгээд ерөнхийдөө гадны офисууд ч гэсэн энэ biophilic design гэдэг юм чиглэлийг маш өргөнөөр нэвтрүүлж байгаа. Зөвхөн ингээд дотроо байрлуулах биш, барилгынхаа юм тусгай давхрууд дээр хүртэл мод тавих ч гэдэг юм уу те. Энэ бол нэлээд төлөвлөгөө орж ирж байгаа. Тэгээд энийг бас бид нэр шингээхийг оролцсон. За эндээс ийшээгээ ер нь бол манай ингээд офисын нөгөө жигүүр гэж ойлгож байна. Энд бид нэр ийм хоёр жижиг өрөө төлөвлөж өгсөн. Эдгээр нь болохоор ганцаарчилж ажиллах болон уцаар ярихад зориулагдсан. 2 метр квадрат юм шиг боловч энд юу ажиллаа хийх хэрэгтэй бүх юм байдаг. Ширээтэй, сандалтай, тэгээд томны залгууртай, дээрэс нь өрөө агаарж болттой. Тэгээд нөгөө дуу тусгаалагчийн бас сайн шийдсэн учраас энд одоо уцаар ярьж байгаа тохиолдолд гадагшаагаа бол үдчигээр сонсогддог байгаа. За тэгээд ийшээгээ бол манай хөдөлөө манай офисын нөгөө чиглэл рүү ингээд орж ирж байна гэсэн тий. За. Хэн байцгаана уу? За энэ бол манай brainstorm өрөө гэж бид нэрлэдэг. Ерөнхийдөө тоглох, хуралдах, тэгээд кино үзэх маш олон төрлөөр ажилтдаг. Яг одоо энэ бол бас уулзсан үзэж шиг байна. Бидний бас хамгийн дуртай өрөө байгаа. Чөлөө цагаа ер нь цааны цаг болон ажлын дараах цагууд хөвчлэн энд өнгөрдөг гэсэн. За тэгээд hallway буюу өрөө хооронд зорчих хэсгийг бол бид нар энэ принтерийнхаа station болгож ашигласан. Тэгээд манай принтер бол яг манай офисын хэмжээний бүх хэрэглээг хангадаг. Тэгээд цаасаа зүсэг чиглэн бүх үйл ажиллагааны хөвдөд явагддаг гэсэн. За энд бол энэ манай борлуулалт маркетингийнхний суудаг хэсэг байгаа. За тэгээ ерөнхийдөө ажлынхаа онцлогоос шалтгаалаад манай өрөө хүлээн чөлөөтэй бай ажлыг ирмэлцсэн байдаг. Хамгийн дээрх зургийг харах юм бол ч гэсэн тийм маркетингийн хүмүүс юм ингээд юмч баригдахгүй хайцгнаас гадуур сэтгэстэй ирдэг штеп. Тэр утгаараа юм хурц зөнгүүдийг оруулж өгсөн байгаа. Мөн дээр манайхны хувьд ингээд бие дааж ганцаараа ажиллах юм шаардлагууд их гардаг. Тэр тохиолдолд ингээд өөрсдөнд өсөн фокус гэрлүүд байгаа. Энэ нь нэг талаар ганцаарчилж ажиллахад хэрэгтэй. Нөгөөтэйгүр хүн байхгүй үед цахилгааны хэмнэлтэд маш сайн нөлөөтэй байдаг. Энэ бүх гэрлийг асаахгүйгээр зөвхөн энэ гэрлийг асаагаад ажилладаг ч юм уу те. Тийм манай офисын бас хамгийн гоё юм нь бол энэ ширээн дээрээ байрлуулж өгсөн тогны гаргалгаанууд байдаг. Ингэснээр ингээд альва утас кабель хөвлөрөх ч юм уу те. Тийм асуудал маш бага үүсдэг. Хөл доогуур юу чөлөөлдөг гэсэн болж байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нар анзаарах юм бол офисынхаа хэсэг болгонд юм шилэн самбаруудыг төлөвлөж өгсөн. Тэгэл хурал уулзалтууд, brainstorming бол ялангуяа борлуулалт маркетингийн албаны маш том хэсэг байдаг. Тэгэл бүхэн ер нь бол бүх санаа энэ самбар дээр төрж гардаг гэж хэлж байна. Тэгээд завсрын өнгөнүүд нь ер нь бол хүний анхаарлыг сарниулдаггүй гэж үзсэн учраас манай офист бас нэлээд төлхөө ашиглагдсан байгаа. Саарл байсан ч гэсэн юм зөөлхөн саарл те. Цэнхэр юм бор өнгөнүүд ч гэсэн нэлээд завсрын бэж дөө нүүд тал руугаа өнгөнүүд орж өгсөн байгаа. Манайхны энэ ханны нисгийн нүүд нь бас ингээд самбар болохоос гадна давхар борлуулалтын хүмүүс маш их уцаар ирдэг те. Тэнгүүд энэ ханны хэсгийг бас дууг шингээж чимээг намсгадаг бас давуу талтай байгаа. За ийшээгээ явах юм бол манай санхүүгийнхний суудаг хэсэг байгаа. Тийм манайх ерөнхийдөө 6-7 хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн баг ажилладаг. Тэгээд тэр маань үйл ажиллагааныхаа онцлогоос хамаарат хамгийн far end буюу те ийм зах дуу хэсэгт нууцлаг мэдээлэлтэй харьцдаг учраас те энд сууж ажилладаг байгаа. За тэгээ энэ хэсэгт болохоор ер нь бол бүх албатуудын storage space буюу шүүгээр бичиг баримтаа хадгалах савнуудыг төлөвлөж өгсөн. Одоо яг төв офис хэсэгтээ бол бид нөгөө хүн бүр дуртай хэсэгтээ суудаг гэсэн шүү дээ.
Тэгэхээр хүн болгонд энэ туун боо шүүгээ гэхээс илүү нэгдсэн байдлаар төлөвлөж өгсөн нь эргээ зай талбай ашиглах талаас бол маш том давуу тал үүсгдэг гэж хэлж болно. Манай энэ гэрэлтүүлэг болон хэвсэнцрүүдийн технологи нь бас зөвхөн үзүүлж биш энэ дуу шингээл талаас маш өндөр ач холбогдолтой байдаг. Энэ эсхий гэрэлтүүлэг эсхий гэрлийн бүрхүүл болон энэ шалны хэвсэнцрүүдийг тусгаалan одоо дуу тусгаалагчтай байхаар бид нар шийдвэрлэсэн. Тэгээд зөвхөн дуу тусгаалагч гэлтгүй үзэмжийн хувьд бас манай хэвсэнцрүүд ингэж юм нэгэн жигд биштэй юм тогтсон паттернгүйгээр ингэж зохион байгуулсан дизайныг бас нэг шийдэл болсон байгаа. Тэгээ анзаарах юм бол яг энэ гэрлүүдийг яг хүмүүсийн сууж байгаа хэсгийн дээр байршуулсан дууг яг тусгаалan шингээж авч байгаа гэсэн. Дөнгөж ингээд үүднээс ороод ирэх юм бол ингээ манай ажлынхны хувцсны шүүгээ бас эдгээр байрлаж идэг. Энд бол яг ингээд энд ажиллаж байгаа 30 гаруй хүний бол хувцсны шүүгээний хэрэгцээг мөрөө хангадаг. Тэгснээ үүдэнд орж гэдэг юм анзаарагдахгүй байдлаар маш сайн зай ашиглалтайгаар бас төлөвлөсөн гэж хэлж байна. За What's in my office content-д MCS States оролцлоо. Манай офсор зочилсан та бүхэнд баярлалаа.